22 оны 4 сарын 25-нд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоогоод 30 болтол цэвэрлэгийн ажиллагаагээд ажилчид тараа явсан байгаа. Амарсан байгаа. 4 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тий. Энэ оны юу? Энэ оны агуулганд нь бас махлагдсан тэгээд агуулгад бүгдийн Манай хамгийн сүүлд энд хэзээ юм шалгалт байсан нэ? сая 6 сарын 1-ний өдөр хэлсэн. Тэрнээс өмнө хэзээ байсан? Миний өмнө болохоор 5 сарын 26-ны өдөр. Тэгэл Одоо энэ мах хадгалагдаж байгаа юм уу? одоо энэ мах хадгалагдаж байгаа. Хэдэн тонн хадгалагдаж байгаа? 1100 тонн мах. Юуны мах вэ? Дулаанаас ямааны мах. Одоо холимоглол яалаа. За тэгээ үйл ажиллагаа явуулаагүй гэдэг зөвшөө юу мэдээлэл хүргүүлсэн юм байна шүү дээ. Тэгээ бол манай албан Танаас одоо энэ үйл ажиллагаагийн хязгаарласан энэ үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн стандарт шаардлага эрүүл ахуй аюулгүй байдал хангасан тал дээр ямар дүгнэлт байгаа гэсэн? үйл ажиллагаа явуулаагүй учраас тогтмол үйл ажиллагаа эхлэхээс өмнө бол манай байгууллагад мэдээж энэ стандарт шаардлага шалгалт явуулж исэн гэж шүү дээ. тийм. Тэгээ өнөөдөр одоо явуулаагүй хизээ шалгалт ихэд явуулж исэн. Хамгийн сүүлд бол сарын 1. ер нь бол төлөвлөлтийн шалгалтаар 2019 онд бол шалгагдчихсэн. Төлөвлөлт бүсгийн шалгалтын үед иргэдээр зэрэгсэн гомдлын дагуу 2021 онд нэг удаа шалгагдсан. Сая бол 2020 оны 5 сарын 26-ны өдөр 6 сарын 1-ний өдрүүдэд бол бас үйл ажиллагаанд нь ажиллаагүй байсан. Хэн шалгалт хийгээд хөлтөөгчөндөөс махыг бол Энэ шалгалтын дүнгээр та нар ямар дүгнэлт байгаа гэсэн? Одоо орчин нөхцөл эрүүл ахуй хэн шалгалтын ятгийн дамжлага шаардлага хангаж яах гэдэг юм дүгнэлт гарсан. Юу гэж гарсан? шалгалтын дүгнэлтээ шалгалтын нөгөө нэг процесс маань үргэлжилж байгаа махнаас нь дээж авсан шинжилгээний хариу гараагүй байгаа учраас Шалгалтын ажлын байрны нөхцөл орчны талаар та нар ямар дүгнэлт байгаа гэсэн? ажлын байрны тухайд гэх юм бол 2018 оны 11 сард анх үйл ажиллагаа эхлэхээс өмнө манай байгууллагад ажлын байрныхаа дүгнэлтийн талаар үйл ажиллагааны талаар дүгнэлтийг гаргаж өгсөн байгаа. Одоо энэ үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй л гэж байна те. Бас мах хадгалж байгаа. Тийм үү? Тэгэхээр аль нь үйл ажиллагаа явуулаагүй биш явуулж байна нэгдүгürt. Хоёрдугаарт аль альнийх нь орчин нөхцөл мах боловсруулах дотоодод хэрэглэдэгч бай гадаадад одоо экспортлогч бай те. Хагас боловсруулсан ч бүтэмч бай шаардлага хангахгүй байна. Мэргэжлийн битгий хэл энгийн хүний нүдээр харахад та нарын орж байгаа орц гарц байгаа шат дамжлагууд хөдөлж байгаа сав суулга тэр үүд хаалга энэ байгаа нөхцөл байдал гэдэг. Тэгэхээр яг ийм хэмжээний үйлдвэрүүд бол энэ хүнсний үйлдвэрлэлийг явуулахгүй. Ховид гарцсан учраас зогсчихъя байсан. Одоо ингээд ашиглалтанд орох гээд ажиллах гээд байгаа гэтэл болсонгүй махадгалсан учраас зөрчил энэ тэр чигээрээ зөрчлүүд байна. За энийг та нар өөрсдөө маш сайн ухаарч ойлго. Харж шаардлага тавь. Тэгээд энэ мэтийн одоо үйлдвэрүүдээс эхлээд үйл ажиллагаа цаашаа явахгүй. Тэгээд эргээд энэ үйлдвэрүүд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсан мах хадгалсан. Одоо тэгээд шошго байхгүй. Их үүсвэр нь тодорхойгүй. Систем дээр байхгүй. Тэ? Ийм асуудлууд байгаад байгаа учраас энэ дээр хатуу хяналт тавих ажлууд хэр явж байна гэдгийг шалгаж яваад байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд бид нэр одоо яг болж байгаа боломжтойг энэ ажиллаж байгааг энэ шаардлага хангасны ажлуулъя. Шаардлага хангаагүй боломжгүйг нь хүн амын одоо амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг цааш нь өгшүүлээд ар үрийн хаалга хэрэглээд нууж далдлаад явуудах ямар ч боломж байхгүй. Чадж гэн гэдгээ чадж байгаа юм бол тэрийг хүлээн зөвшөөрөөд чадахгүй байгаа бол чадахгүй байгаа нөхдүүд нь тэрийг хүлээн зөвшөөрөөд шинжлэх ажлуудаа хий. Чадна гэвэл тэрийг стандарт нь нийцүүл.